Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн ямар амгалан гэрээ. Бүгдээрэнд нь аз жаргал, эрүүл их, сайн сайхан бүхнийг хүсэн ёрой. Өдөр бүр ээлтэй, өдөр бүр таатай, амар амгалан байх болтугай. За одоо цөмөрөө одоо энэхүү бичлэгээрээ 2025 оны 10 дугаар сарын 9-ийнхаа өдрийн Тэнгэрийн зургийг сонирхцгоё. За ингээд та нарын өмнө болохоор Тэнгэрийн зураг дэлгээтэй байгаа. Ялангуяа 10 дугаар сарын 9-ний өдрөндөө одоо ямар гол одоо энерги одоо хоорондоо ингэж уялдаатай байгаа вэ? Ямар гаригууд нь өөр хоорондоо ингээд те эсрэгцэлтэй эсвэл одоо бүр ингээд гоё сэгсэлгээд эерэг энергитэй байгаа вэ гэдгийг цөмөр одоо ингээд хөл авцгаая. За юуны өмнө өнөөдөр ингээд нар маань жинлүүрийн ордонд байна. Сар маань үхрийн ордонд байна. За ангар гариг маань хилэнцгийн ордод бархас байд гариг буюу өнөөдрийг иргэшээж байгаа гариг маань мэлхийн ордонд байж байгаа. Тэгээд одоо энэ хайр дурлал, эд мөнгө, гой сайхны уран бүтээлийн одоо хосын энерги маань, сур гариг маань гэсэн үг шүү дээ. Хайрын бурхан маань өөрөө охины ордод байгаа. За тэгэхээр энэ өдөр цөмөр яах вэ? Юуг анхаарах вэ гэхээр эхлээд цөмөр анхаарах нь ярьчих. Одоо хүний ингээд яг гуй хэсэг байдаг штэ. Одоо бидний гуй тий. Тэгэхээр энэ хэсэгтээ одоо шууд хэлэх юм бол битээ ингэж цохороо, битээ хөх няцуулахаараа, битээ энэ хэсгэрээ унаарай. Өшөө дээрээс нь яг энэ хэсэгтээ тий гуй хасынхаа хэсэгт битээ шивээс хийлгэрээ гэж зөвлөмөр байна. Яагаад вэ гэхээр яг гуй хасны энерги өөрөө тийм сул байгаа учраас одоо нилээх гимтэл авчих юм бол одоо бидний тэ аавра гимтдэг гэж ойлгож болно. Тэгэхээр цөмөрөө гуяа хамгаалъя, гуяраа дулаахан бай, богинохон тэ банзлууд ас өнөдр бага өнсвөл зүгээр юм болов гэж бас бодож байна. За таатай мэдэн гэх юм бол өнөөдөр иргэшээ яаж байгаа бархас байд гариг маань тэ. Бархас байд гариг маань өөрөө ингээд бидний одоо хязгааргүй ад жаргалыг өгж яадаг тэр гариг байхгүй юу? Хязгааргүй дээдийн дээд ад жаргал гэсэн үг. Тэгээд дээдийн дээд ад жаргал маань болохоор бидний төр зургийн ад жаргал буюу хайр, сэтгэл, таашаал те одоо яг тэр энергитэй холбогдож байгаа ийм айгүй гой таатай энерги холбогдчихсон ийм сайхан өдөр байгаа. Тэгэхээр яг сайхан өдөр гэхээр мэдээж энд болохоор бас сүрэг ирчин байгаа шүү. Тэгээд эерэх болон сүр ингээд хоёр энерги хоёулаа байгаа болохоор цөмөрөө сайхныг нь ч одоо тэгээ өөртөө тогтоох хэрэгтэй, сүргөөс нь ч өөртөө хамгаалах хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр одоо ингээд цөмөрөө сая гуй хасаа ярьчихсан тий одоо гоё энерги ярьчихсан байна. За тэгээд нэмээд хэлье гэх юм бол манай могоо жилдэнгүүд маань болохоор мис ажилбарт айгүй нухацтай хандах хэрэгтэй, маш болгоомжтой хандаарай гэж зөвлөмөр байна. Тэгээд юуны өмнө маргаашийнхаа талаар буюу 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр цөмөрөө тэр өдөр ингээд нөгөө вакс хийлэгдэг шүү дээ. Одоо бикини вакс. Энийг болж бол хойшлол зүгээр байгаа шүү. Яагаад тэр бикини вакс хийж байгаа тэр доогоор байгаа бидний эмзэг одоо тий хэсгийн энерги унж байгаа учраас өнөөдрийнхөө одоо энэ бэлгээр энийг ингээд уурчлаад оруулъя гэж бас ингээд бодлоо. Яагаад тэр бид нар чи ингээд юу цаг авчдаг шүү дээ. Тэгэхээр бас энэ дээрээс бодолтой бол зүгээр юм болов гэж бодож байна. За тэгээд 2025 оны 10 дугаар сарын 9-ний өдөр маань болохоор ээлтэй өнгө нь улбар шаранг байгаа. Улбар шаранг маань болохоор бархас байд гаригийн маань өөрийнх нь ээлтэй өнгө учраас энэ өнгийн гоё эд зүйлсийг хэрэглэх те энэ өнгийн одоо лаа хасаагаа залбирахад айгуу сайн. Яагаад лаа хасаахыг залбирахыг сайн гэж байгаа гэвэл дөнгөж сая хэлсэн штэ бархас байд гариг маань те одоо үрдийн ад жаргал маань төр зүрийн ад жаргалтайгаа юм сексtil гэд гоё холбоо үүсгэсэн байгаа гэд. Тэгэхээр цөмөр яг энийг өөртөө оршоохын тулд тогтоохын тулд аффирмац хийдэг залбирдаг хүмүүс байх юм бол гоё улбар шарангийн лагаа хасаагаа залбируул бас айгу ээлтэй одоо тийм сайн байгаа шүү. Хүслээ бичгэд бол яг бичээрэй гэж хэлэхэд бол яг тийм тохиромжтой биш. Зүгээр айгу тийм яг ингэж хүсэж залбирч affirmation хийдэг те өшөө дээрээс нь ямарваа нэгэн байдлаар тэр алхмыг хийвэл айгу зүгээр байгаа байхгүй алхам хийх. Тэгээд алхам хийхдээ ямар юм байх вэ гэхээр жишээ нь ядаж ингэж те өөрийн чинь ямар юм аз жаргалтай болгож байна. Өөрийн чинь хитийн зорилго юу юм? Яг тийшээгээ одоо чиглэсэн юм алхмуудыг хийвэл зүгээр гэсэн үг. Энгийнээр жишээ татъя л да. За одоо ингээд төр зүрийн одоо аз жаргал гэвэл те хайртай дотны хүнтэйгээ маш зөөлөн ухаалаг харилцъя. Харилцаагаа одоо
тогтоохын тулд ив нарийг сахий эн чинь өөр алхам байхгүй юу? Эсвэл бүр ингээ гоо сайхан байхын тулд те гоё дасгал хөдөлгөөн хий гэсэн үг. За үрдний ажиргалд юу хамрах вэ гэхээр за нэгдүгээр тараа одоо бид нар удам угсаатайгаа аав ээжтэй айгу зөв харилцах хэрэгтэй. Яагаад гэвэл чинь мэлхийн ордонд байгаа байхгүй юу? Тэгээ газар шороондоо те бас ингээд өргөл барьц өргөх, уул усаа аргадаж өргөл өргөхөд бас айгүй сайн яагаад гэрийн дахиад үрдийн ажиргал маань бидний одоо нутаг устайгаа холбогдож байгаа энергитэйгээ ийм гүн холбоотой байгаа. За тэгээд дахиад нэмж хэлье гэх юм бол одоо үрдийн ажиргалд юу ордгоо гэхээр бид нар одоо юу яадаг штэ өөртөө мэдлэг хураадаг штэ. Тэр маань ингээд бидний сүнсд шингэж өгдөг учраас бид нар ингээд мэдлэг хураавал айгүй сайн байдаг байгаа. За мэдлэг хураахаас гадна мэдлэг дотор шүү юу багтах вэ гэхээр бид нар гадаад хэл сурах хүртэл ингээд шууд багтдаг. Тэгэхээр нэг үг ч гэсэн сурах юм бол маш сайн энерги татнаа гэж ойлгож болно. За тэгээд цаашлах юм бол одоо бас нэг одоо энийг сүрэг энерги байгаад байгаа да. Одоо ангар гариг маань хилэнцгийн ордод тэгсний эсрэгцэлтэйгээр одоо энэ сар маань нөхрийн ордод энэ хоёр маань ингээд тис хоёр өөр энергиуд байхгүй юу? Яг би ингээд өөрийнхөө дотоод амар амгалан бодё гэсэн ч гэсэн нөгөө талаас нь хурцлаад одоо бүр ингээд хутга ирэлдэг штэ бүр хутга ирэлж байгаа энерги ингээд цосоод байгаа байхгүй юу? Тэгэхээр цөмөрөө өөртөөхөө тий яг энэ хутга ирлэх талаа илүү их ажиллах уу эсвэл өөрийнхөө дотоод амар амгалан тий өөрийнхөө санхүүгийн доктортой байдлыг илүү тогтоох уу гэдэг чи одоо бидний өөрсдийн л одоо юм ухамсар болчиход байгаа юм. Тэгэхээр цөмөр өөртөө сонголтоо хийгээд амьдрнаа гэсэн үг. За тэгээ төшөө дээрээс нь юу хэлмээр байна вэ гэхээр зам тавьж болгоомжтой хандах хэрэгтэй. Энд чинь яагаад гэхээр ингэ төрөмгийллийн нэрэг багхгүй юу? Хилэнцгийн ордод байгаа ангар гариг маань өөрөө нилээн хатуу, нилээн ширүүн энерги гэж ойлгоход ер нь бол болно. За тэгээ жоохон цаашлах юм бол одоо би цагаа өөрчлөөд 10 дугаар сарын 10-ны шөнийн 3 цаг гэж. Тэгэхээр одоо маргааш шүн гэсэн үг шүү дээ. 9-ний шүн гэсэн үг байхгүй юу? За энэ тараа ийм энерги гарч ирж байгаа. Юу байна вэ гэхээр одоо энэ маань ингээ бархас байд гариг сар маань одоо төр зүрийн одоо жаргал таашаал тий суур гариг маань ингээ холбогдчихсон байгаа. Ийм гой энерги үүсэж байгаа яг энэ шүн байгаа байхгүй юу? 9-ний шүн болж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг энэ шүн те 2 цагаас 4 цагийн хооронд хэрвээ та нар сэрүүн байгаа танаа одоо Улаанбаатарс өөр газар та нар ингээд сонсож байгаа бол яг энэ үед өөрийнхөө янваа нэгэн ажлыг урт удаан хугацаанд төлөвлөж байгаа, урт удаан хугацаанд байгаасаа гэж зорж байгаа тэр зүйлээ яг энэ үед эхлүүлвэл бас айгүй зүгээр аа. Эхний алхмыг тавихад айгүй зүгээр байгаа. Ялангуяа онлайнаар зар тавих, онлайнаар те ингээд цаг тохируулах хийдэг штэ. Тэгэхээр 2-оос 4-ийн хоорондын цагийг тохируулаад энд үйл ажиллагаагаа эхлүүлэх юм бол маш сайн байгаа. Хэрвээ та нар сэрүүн байх юм бол ядаж энэ үед янваа нэгэн үйлдэлийг хийвэл маш ээлтэй цаг хугацаа байгаа. Яагаад гэвэл тараа энэ ингээ sextile энд ингээд юутайгаа triangle-тай байгаа байхгүй юу. Тэгэд эн чи өөрөө цагаараа айгүй том боломж байгаа шүү. Боломжийг битээ алдаараа бурхны бэлэг байна. Энэ сайхан энергийг одоо атгаад аваараа гэсэн ийм сайхан энерги шүн үйлчлэнэ. За ингээд ийм тэнгэрийн зургийн мэдээллийг хүргэхийг хүслээ. Тэгээ та бүхэндээ бүгдээрэнд нь амар амгалан эрүүл энхийг хүсье. Ингээд дараагийн бичлэгээрээ иргэн уулзцгаая. Баярлалаа. Баяртай.